За бүгдд нь 1 2 1 2 1 2 10 11 12 13 14 За бүгдд нь үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн аялал бол Ческа Будиовис. За ингээд нийтдээ 120 км явна. Ирж очих юм. За ингээд дахин нэгэн дугуйтай аялал эхэлж байна. За шин дугуй, шин хот гэсэн сэдвтэйгээр өнөөдрийн бичлэг эхэлж байна. Let's go guys. За ингээд эхний даваа өгсөж байна. Будиовис орох замын эхний даваа. За ингээд аялал үргэлжилж байна. Йоо, за тэр бол үнэхээр том одоо дулааны цахилгаан станц байна. Энэ холоос ингэж харагдаж шүү дээ. Аимшигтай том юм байна. Бас сүрдмээр том байна шүү. Үнэхээр сүрдмээр том юм байна. Гайхалтай. За ийшээгаа Ческа Будиовис тал руугаа бороо орж иж магталтай л харагдаж байна үүлний өвдөл. За ийшээгаа бол ингээ гоё сэлэмж байгаа Писк тал руугаа. За миний явж байгаа зам бол одоо машины зам. Гэхдээ баг машин явахгүй байна. Тэр нь бол надад амар байна. За ингээд тэр дулааны цахилгаан станцыг хараад сая бол бас гайхлаа. Үнэхээр супер том юм байна. Гайхалтай. За ингээд явсаар одоо нэг 11 км үлдээд байна ороход. Будиовис руу ороход. За ингээд ховцс руу шавар өсөрсөн. Жохон бороо орсон байсан яг. Шаврын дээгүүр яваад шороо өсөрсөн. За энэ мич одоо яах вэ? За ингээд 11 км үлдсэн. Одоо дугуунд бол ямар ч асуудал гараагүй. За ингээд зогсож байна. За одоо 2 цаг яг 2 цаг явсан байна. Пискээс гараад нийтдээ одоо 45 км явсан байна. За одоо ингээд 11 км үлдсэн байна. Хоолоо идчихэд хөдлөөд замаа тусгана. За ингээд Будиовис руу ороод уулзъя guys. Let's go. За тэгээд энэсэн дугуйтайгаа 56 км яваад Ческа Будиовисын төв талбай дээр ирсэн байна үзэгчтэй. За Чех улстай бол ер нь нэлээд том талбайнуудынхаа нэгэнд тооцогддог. За тэр бол одоо ингээд хотын захиргааных нь барилга байна. 18 дугаар зуунд баригдаж байсан. За ингээд ийшээ харуул одоо голден цаг цамхаг байгаа 72 м өндөртэй цамхаг. За бүгдээ ийшээ гарч үздэгэ. За явцгаая. За нэг ийм хаалгаар. За ийм шатаар юмчтэй шогсдог юм байна. За энэ бол ингээд явах юм тий. Ингээд явах юм байна. 72 м өндөр. За энэ одоо нэг юм хаалга байна. За ингээд дэвшилсээр байна. За энэ нөгөө ингээд эртний том хонхнууд байна. За энэ нөгөө нэлээд том хонх байна. За энэ ингэж байгаа юм байна. Будвар гэдэг. 1100 кг 1995 онд байрлуулсан 123 см. За ийм хэмжээтэй том хонх шүү. За ингээд дэше гараад ирлээ үзэгчтэй. За доор бол одоо Ческа Будиовисын төв талбай харагдаж байна. За ингээд ийшээ хараад одоо ингээд Будиовис бүхэлд нь ингээд 360 градус харах боломжтой юм байна. За нэг том хүний 80 кроноор гарч ирсэн. За хүүхэд бол 40 крон. За нэг ийм сайхан 72 м өндөртэй цайз байна. За ингээд дараагийн ирсэн газар бол Будиовис хот өөрийн гэсэн брэнд одоо Pivтэй юм байлаа. За тэгээд одоо энэ Pivнийх нь үйлдвэр дээр нь ирсэн байна. Үйлдвэр дээр нь ирээд за Pivний ер нь бол одоо амтлагаа хэрхэн үйлдвэрээд хийлд хэрхэн үйлдвэрлээд яаж гарч ирдэг талаар за тийм хөтөлбөртэй аялал байдаг юм байна. За аялал нь болохоор нэг хүний 250 крон. За ингээд явж байна. За ингээд нэг юм шар утас өмсгөөд ингээд за ингээд манай группийнхэн ард харагдаж байна. За ингээд одоо дотгошоо үйлдвэр болон амтлагаа Пив хэрхэн бүтдэг вэ? Ямар хаанаас пив гарч ирдэг вэ гэдгийг бүгдээрээ орж харцгаая. За ингээд үйлдвэр рүү ороод уулзцгаая. За энэ бол одоо ингээд торхнууд нь байна. За янз бүрийн нөгөө 9 ширхэг лонхны төрлүүд нь бол одоо янз бүрээр энд байгаа юм байна. Вау. За энэ доор бол маш хүйтэн байна. Ойролцоогоор нэмэх хасах 30 градусын бараг хүйтэн байна. Маш хүйтэн байна. За энэ ах одоо надад арай өөрийн нам сууж үзүүлье гэдээ дуудаад энд авчирч байна. За энэ одоо жоохон чихэрлэг амттай тэгээд арай өөр маягийн амттай гэсэн.
Икоё. Да. Wow. Nice. So cold beer. За өмнөх нь жоохон тийм яг энэс энийг бодвол жоохон тийм ашуунд байсан. Энэ бол арай нэг жоохон чихэрлэг болж орж ирж байна. За манай орчуулагч ихч яг арай өөрийг амсч үзэхгүй чихэрлэг нь арай өөр байдаг гэдэг бас тайлбарлаж өгөө. Тэгээд өөрийг амсаад зогсож байна. Энэ бол арай чихэрлэг нөгөөдгөөс бодвол nice beer. Чески Будиовс гэдэг хот руу би өнөөдөр 56 км дуугаар явжсэн. Яг энэ үйлдвэртэй танилцах гэж яг энэ үйлдвэрийг мэдчих авах гэж баг ирсэн юм шиг байна. Миний гол видеоны зорилго бол Чески Будиовс гэдэг хотыг танилцуулах байсан. Тэгсэн чинь ийм ChatGPT-гээс авсан мэдээлэлээр Будвар гэдэг пивний танилцуулга хийдэг газар байгаа гэдэг. Тэгээ би пивийг яаж гарч ирдэг юм бол ямар хуу тийм үйлдвэр явдгийг үйлдвэрийн системүүд ажилтгийг би мэдж авахыг хүссэн. Тэгээд одоо яг мэдэрч байна, харж байна. Nice. За бидний сая ууддаг энэ одоо хуучин хөлбөр нь бол энэ юм байна. За ер нь бол эртний үед бол дан торхоноос гаргаж авч уудаг байсан. Одоо бол ийм йонкснууд болчиход байгаа. За нэг ийм хөлдөр байна. За ингээд пивний аялал маань дуусч байна. За маш гоё. Санаандгүй байдлаар маш гоё юмыг олж мэдлээ. За тэгээд Чески Будиовс гэдэг хот бол яалтчгүй түүхтэй, яалтчгүй юмараа алдартай хот юм аа. Чех улстай. За тэгээд миний дугуйтай аялал үргэлжилж байна. Ингээд дараагийн очиж үзэх газар бол Земсек Холбоко байх болно. За ингээд надтай хамт байгаараа үргэлжлүүлцгээе guys. Let's go. За ингээд нөгөө нэг цайс дээр хүрээд ирлээ. За ингээд гоё ингээд ногоонуудыг ингэж янзлсан байна. За ингээд ийшээ харуул ингээд нөгөө цайс харагдж байна. 13 дугаар зуунд баригдаж байсан. За ер нь бол одоо 13 дугаар зуунд баригдаад сүүлд 19 дугаар зуунд яг энэ одоо харагдж байгаа сэргээн засварлтыг хийсэн гэсэн. Тэрнээс хойш ямар ч сэргээн засварлт хийгээгүй. Зөвхөн ийм ногоон байгууламж гаднах талбаануудыг ингэж хийсэн байлаа. За тэгээд ийм гоё цайз байна. Хаалга нь бол энэ харагдаж байна. За энэ бол ингээд угс бүр нь бол 13 дугаар зуунд тавигдаж байсан. За ингээд сүүлд одоо 19 дугаар зуунд хамгийн сүүлийн засварлтыг хийсэн гэж байна. За ингээд бүгдээрээ ингээд явж хөрвүүлж үзье. За ингээд хаалга нь бол цул шилэн их гоё юм аа. Энийг бол сүүлд хийсэн баг. За ингээд хаалга нь бол маш том хаалга. Энэ одоо за бараг нэг 6 м орчим хаалга байна шүү. Төмөр хаалга. Гүн бэн мод яг их бийн мод. Тэгээд чиглэлүүд нь болохоор төмөр юм байна. За ингээд ийшээ орж ирж байгаа. Вау. За нэг юм гоё цайз байна да. Тийм гоё цагаан өнгөтэй юм байна. Хэд хэдэн том хаалгатай. За ингээд дотор нь ороод ирвэл нэг иймэрхүү байна. За бугын ивэр хийсэн. Чекч өөрөө тэгээ буг ихтэй юм байлээ. Тэгээ бугаа бол ингэж дэш нь шүтэж тагтаг. Тийм арт түм юм байлээ. За нэг иймэрхүү цайз байна. За маш бас сүрдмээр маш гоё тийм хэлбэр дизайн бол үнэхээр маш гоё. Маш гоё хийсэн цайз байна. За ингээ миний ард бол та бүхэн харж байгаа маш гоё цайз. За ийшээгаа ч гэсэн ингээ дотор нь бол байгаа юм байна. За ингээд өнөөдрийн миний аялал Чески Будиовс ер нь бол бүхэлдэн танилцуулна гэсэн танилцууллаа. Далигаад нэг Будвар гэдэг Чески Будиовсын брэнд пив болох. За тийшээ н ороод үйлдвэртэй танилцаад ер нь амтлагыг нэгээд гараад ирлээ. За тэгээд миний бичлэгтээ өнөөдөр та бүхэн хамт байсан маш их баярлалаа. Чески Будиовс гэдэг хот бол пивэрээ маш алдартай. Яалтчгүй пивний орон байна. За тэгээд цайзнах гоё юм байна. За тэгээд би өнөөдөр дуугаар явж байгаа.
нийт 120 км хоёр талдаа ирж очих нь 120 км явж байгаа. Одоо яг цаг 4 цаг 15 минут болж байна. За одоо би одоо итгэн одоо яг миний энэ цэгээс гэрлүү очих хүртэл за нийт 50 км байгаа. За ингээд 4 цаг гэхээр 7 цагт нар жаргаад харахгүй болж байгаа. Одоо 3 цаг бүхэлдээ ер нь болж ийн гэсэн үг. За ингээд миний бичлэгтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Bye guys. Let's go.